За сайн байцгаана уу манайхаа. Тэгээд энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ энэ шинээр гарсан тоглоомын ер нь хамгийн сүүлийн хамгийн явхад хэцүү хамгийн амар родыг харуулах болно те. За одоо ингээ бичлэгтээ шууд орё зэ. Одоо та нар ингээ миний нуруунд харагдаж байгаа бол нэг далавчтай нэг амар олон нүдтэй ямар ч юм бэ энэ родыг. Нэг иймэрхүү амар род байгаа. Тэгээ энэ родыг мянгалын хөлгөрөөр авдаг даа нэг иймэрхүү. За шууд эффектийг харъя. Статус нь гэх юм бол нэг иймэрхүү байна. Lure speed нь 95%-тэй, lag нь 100%, control нь 1.3, resilient нь 20%-тэй, max kilogram нь infinite. За нэг иймэрхүү род байна да. За энэ дараа тод харагдах бах. За эффект. Ёо. Ингээл болоо шууд загсаа ирч. Шууд шидэл одоо энийг харж энэсээ. Одоо ингээ шууд үйлч. Ёо, ийм амар род. За дахиад нэг харъя. Ёо, энэ эффект ингээ харах юм бол бүр фэлэр мэлэр бууж байгаа юм яаж гэн. Гоку хувираад байгаа юм яаж. Амар род байна. Энэ бол одоогийн тоглоомд байгаа хамгийн шилдэг род гэдэг байгаа шүү. Ёо. Яй. За амар. За энэ родон дээр ингээд шууд quick review видео хийжлээ. Ер нь би туршиж үзсэн л дээ. Энэ родор нэг авахд хэцүү заагаас байдэн шүү дээ. Мегалодон гэх мэт. Одоо мегалодоныг авахын тулд амар удаан аваад идэн шүү дээ. Энэ род болохоор шууд скиллээрээ шууд нэг шидэл авчна. Ямар ч тийм хүлээх шаардлага байхгүй. Шууд нэг шидэд авчихлээ. Амар. Одоо ингээл энэ скил нь болохоор ямар ч заагаас тэр үйлчлэлт юм байлээ. Ийм амар. Яар кул. За нэг иймэрхүү род байна да. За тэгээд энэ бичлэгийн өрөө дуусгалаа. Дараагийн бичлэгээ болохоор жоохон удаан тэгээд шинэ апдейтаар яг ямар юм гарсныг тайлбарлаж өгнө. За subscribe дарахаа бити мартаар манайхаа. За баярлалаа.